Сайн байцгаана уу? Ми мамагийн 2 дахь улирлын дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. За төр хугацаанд завсарласны дараа иргэн үзэгчдтэйгээ уулзч байгаа маш их баяртай байна. За энэ удаагийн зочноор Удуул Гарден цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Саруулыг оролцуулж байна. Сайн байцгаана уу? Байна уу? За бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө нас үзэгчдтэй нэвтрүүлгийн ивент итгэгчээр Хужирт байгалийн Эрдэс тус хамтран ажиллаж байгаа хэлмээрээ 15 цаг усуух цаг Хужирт байгалийн Эрдэс тус. За тэгээ бас нэвтрүүлгийн голоор усаа уугаад ярилцсан байлаа. За үзэгчд маань өөрийгөө товчхон танилцуулаач. За намайг Саруулдаг. Одоо 3 хүүхэдтэй. Манай том хүү болохоор 11 настай, гомдхон 4 настай, бага нь одоо гарантай. Сахилахгүй хүүхдүүд байгаа. Тэгээд Удуул Гарден гэдэг цэцгийнхаа дэлгүүрийг яагаад нэрсэлсэн бэ гэхээр хамгийн 2016 онд цэцгийнхаа дэлгүүрийг онлайнаар цэцгийн өрсөлдөө цэцэг арчилгааны салон гэдэг нээсэн байхгүй. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр нөө ихэнх хүмүүс гэртээ байгаа цэцгийг хэрхэн арчилгаа мэдгүй ч юм уу ямар нэг асуудал гарахаар тэрнээс нь зөвлөж өгöd очиж өгöd гоё янзлж өгдөг. Тэгээд яагаад тийм нэр өгсөн бэ гэдгсэн чинь ээжд хоёр дэлгүүрээ нээчээд ерөөсөө нэр бодож олоогүй одоо нь ингэж тавьчаад орхицсан байхгүй. Тэгээ яг тэр үеж ирсэн. За. Тэгэл манай охин төрсөн чи яагаад ч юм бэ Удуул гэж нэр өгөнгүүтээ байгаа юугаа дэлгүүрээ шууд Удуул нэр өгсөндөө үндсэндээ бол манай үндсэн захирал манай охин. За 4 настай захиралтай. Цэцэг яагаад энэ арчилгаа те ийм үйлчлэгийг хүмүүс төр нь хэрэгтэй юм бэ? Тэгээд ээжтэйгээ бас нийлж хийжсэн гэж шүү дээ. Ээж яг дуртай байв уу, өөрөө дуртай байв уу? Ягаад яг энэ чиглэл рүү орсон? Хамгийн анх миний санаж байгаагаар би өөрөө нэг уулуурхайн компанид ажилладаг байсан байхгүй. Тэгээд маш их ачаалтай, нэлээд завгүй ер нь баг өглөө 8 гэж гараа гэртээ шөнө 2 гэж орол яадаг ч юм уу. Тэгсэн чинь яг тэр үед ээж маань манай хүүг хардаг. Манай хүү дөнгөж ой гарантай том хүү харна. Тэгээд дөнгөж тэтгэвртэй гарцсан. Тэгэл энэ нэг ирэхээр л нэг янз бүрийн цэцэг тавьсан энэ тийм нэртэй цэцэг гинэ тэгтгээ маань энэ ингэж ургадаг нэг харахаар л нөгөө цэцэг нүгцэн. Тэгэл нэг харахаар л өөр цэцэг гарч ирээл дахиад алга болсон. Тэгээд тэгээс ахаа. Тэгээд ихэн аавт хоёр тэрийг ойлгохгүй та одоо ингээл мөнгөөрөө цэцэг аваад алаад ахыг ургуулж чадахгүй гэж загнаад байдаг. Тэгсэн чинь л энэ чинь ингээ ургадیں۔ Би энийг чи ингэж үржүүлээд ингэ зарж байгаа марж байгаа гэж өөдөөс нь дургуцаад тэгээд нэг 3-4 жил угаасаа ээж цэцгээ тариал нэг хүмүүст өрсөлдөөнүүд байдаг шүү дээ. Жижигэн жижиг өрсөлдөөнүүд 3000 4000 өгсөн тэднийхтэй олсон гэж юм аа. Би санаад ордогчгүй. Тэгээд 2016 онд яг уулуурхайн компани юу яагаад нэлээд жоохон асуултад орсон байсан шүү дээ. Ер нь уулуурхай гэхгүй те эдийн засгийн хэлбэрт ороод. Тэгэхэд нөгөө нэг манай байгууллага татамбогдаа. Тэгээ бодохгүй юу? Ээж юу юу гэдсэн юм байна. Тэгэл ингээд харсан чинь хөрхөн өдөртөө нэг 20,000 төгрөг цэцэг зараал болоод байна. Тэгэхээр энэ алей наадах чинь би тань зараад өгөө онлайны пэйж нээ гэдгсэн чинь чи тэгэл дэхгүй бол би товчрыг олохгүй нэ. Тэгээ онлайны пэйж нэгээл ярьсан чинь яалтчгүй хүмүүс аяг. Хүмүүс тийм асуудал байгаад байдаг. Тийм хэрэгцээд энийг яахав те энэ цэцгийг хаанаас авах вэ? Эсвэл үрслэгэнд байгаа юу гэж хэлсэн байхгүй. Тэгэл өөрөө хүргэлтээ игээл өөрөө цэцгээ тариа. За тэгэхээр одоо 4 жилийн өмнөөс эхэлсэн биз дээ. Тий. Яг сонирхож эхэлсэн үе бол нэг 13-4 оноос байсан байлаа. Яг дэлгүүрээ бол 16 оны. 6 сар нийсэн. Дэлгүүр маань одоо хэдэн салбартай лээ? Одоо 2 салбартай. За та хэд манаас яг харж байгаа одоо яг Удуул Гардны нэг салбар болох Наран Плазагийн 2 давхраас бидний яриа үргэлжилж байна. За тэгээд нөгөө салбар нь болохоор хүүхдийн зууд байдаг. Наран молд байдаг. За баг нь одоо ой 1 сар 2 сар баг хүрэх гэж байгаа юм уу? Тэгээд тэгэртэй байдаг. За мэдээж цэцгийн дэлгүүр маш их ажилтаа байгаа шүү дээ. Цэцгийн авчирна боон гээл те одоо хүргэлт бас танах хүргэлттэй мэлээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ их ажлын хажуугаар хүүхдүүдтэй ер нь хэр цаг гаргаж байна? За дэлгүүр маань одоо намайг үүсгэн байгуулагч гэдэг байгаа боловч үндсэндээ манай ээж бүх цэцгийн тармил цэцгийн арчилгааг тий цэцгийн хэрхэн ургуулах уу тэр зүйлүүдийг хийдэг. Манай аав болохоор хүргэлтээ хийдэг. Тэгээд би бол ер нь онлайнаар нь илүү хүмүүст танилцуулдаг хүрхтэй. За тэгээд
намайг ажиллаж авах хугацаанд ээж маань хүүхдүүдээ минь хардаг. Ээжийг ажиллахад би гэртээ хүүхдээ хардаг. Ер нь бол нэг ээлжилдэг тийм гэр бүлийн бизнес. Тэгээд анх нөгөө онлайнаар ажилладаг хахад хүмүүс залгаад танаа дэлгүүр чи хаана байдаг вэ? Хүргэлтээ хүнтэй чи яриа. Менежер чи хаана нэг л яриад за холбоод өгье гэж гурлаа зэрэгтэй сууцсан. Ялчих гэлээ. Гурлаа зэрэгтэй суучаад нэг хашин шог гэдэг шүү дээ тий. Менежер нь хаана ихэр тайрж ирчихэл би нэг тэгдэгээс өөрөөх нь мэрэгжил бол тийс ондоо гэж би сонссон тий. Мэрэгчлэрээ ер нь эргээд ажиллая гэж боддгоо. Яа та хамгийн анх угаасаа 10 жилээ төгсөөл бид нар чи ямар нэг их сургуульд орох хэрэгтэй болоод мэрэгжил авна да. Яг тэр бол миний өөрийн чинь хүссэн ч юм уу тийм зүйл байгаагүй. Зүгээр л нэг бизнесийн удирдлага англи хэлтэй ч юм уу одоо бидний үед нэг тийм нь илүү гоё гэж ойлгосон тийм эргэлттэй ч юм шиг тийм аль эсвэл нэгтлэн гэл нэг өөр мэрэгжил нарийн мэрэгжил гэхээс л ерөнхий мэрэгжил аяах байдаг шүү дээ. Тэгээ би бизнесийн удирдлага гэдэг юг хүмүүлийн ухааны их сургууль сураад тэгээ сургуулаа төгсөөгөө Америк явсан. Тэгчээ тэнцэнэ бизнесийн удирдлагаар тэгээ дээрэс нь нэгтлэн бодох бүртгэл гээд бакалавр магистра хамгаалаад тэгээд ирчээд ажиллаж авах хугацаанд ерөөсөө бизнесийн удирдлага гэдэг зүйл бол ерөнхий зүйл юм байна. Одоо хүн болгон зүгээр сурвалж сурах хэрэгтэй тийм. Тэгэнгүүт ажлын шаардлага шиг тийм. Хууль аягүй сонирхолтой санагдав. Тэгээ байгууллагаас ч гэсэн чи хуулийн мэдлэг олохын тулд хуулийн сурвалж сурах хэрэгтэй. Тэгээ Шихэн утгыг хичнээн ангиар нь хуульд ороод тэгээ сая 17 онд хичнээнээр бакалаврын зэрэгээ тэр эрхцөөч гэдэг мэргэжлэр аваад тэгсэн чинь бүр яалтчгүй миний хууль бол миний аяг дуртай зүйл муу юм байна гэж ойлгоод тэгээ мэргэжлэрээ бас ажиллаагүй л дээ. Яг дэлгүүрээ нийцээ. Тэгтэл одоо яг мастраараа дахиад нөө хуульч алахын тулд мастрын дээрээс хамгаалах хэрэгтэй. Тэгээ одоо хуульч алах гээд мастертаа сурж байгаа. За бас оюутан. Оюутан байна. За мундаг юм аа. 3 хүүхдийнх нь хамгийн том нь 11 настай гэжсэн тий. Хүн одоо хэдвэр анги гэсэн үг лээ. 5 дугаар одоо 6 дугаар анги би нөгөө нэг Америкт байдаг байхгүй. Тэгээ одоо монголоор бол 5 дугаар анги юм да. Тэгэхээр бол 6 дугаар анги. Тэгээд уулын зуны амралтаар ирдэг корона одоо ирчихсэн. Хол ахаар ер нь ямар вэ? Санаа. Тэгээд 2 дүүгээ санаа шүү дээ тийм мэдээж. Тийм санаа. За нэвтрүүлгийг маань хүлээн авч үзэж байгаа үзэгчдээ бас баярлалаа. За тэгээд дараагийн асуулт нь болохоор илүү хүүхэд хүмүүжлийн талаар асуумаар санагдаж байна. Ер нь бол ээж олгонд хүүхдээ хүмүүжүүлдэг юм өөр арга барилуд байдаг. За ялангуяа Монголд бол яг нөгөө Монгол хүмүүжлийн арга гэдэг юм нэх байхгүй тий. Гэтэл бол Япон, Хятад гэл нэг оронд нэг юм өөр аргууд байгаад тах шиг байна. Яг өөрийнх нь баримталдаг зарчим хүмүүжлийн арга юу вэ? Манай гэр бол хүүхдийг ерөөсөө загнаж болохгүй ч юм уу чанга дуулж болохгүй нөө жоох хүүхэд ингээд том бие нөгөө нэг Наранбаатар сэтгэл зүйч байдаг шүү дээ. Тэр айгуу гоё хүүхдийн талаар нэг айгуу гоё үг хэлдэг шүү дээ. Одоо чамайг өөрөөс чинь чиний хүүхэд ийм жоохон тий өөрөөс чинь 3 дахин жижиг юм тий. Тэгээд 3 настай хүүхэд чинь өөрөөс чинь 10 дахин залуу настай маш тий. Тэгтэл чамайг өөрөөс чинь 3 дахин өндөр заяа одоо биднэрийнхээ бол минийхаар бол 1.65-ыг 3-оор үзүүлэхээр хэд юм 5 метрийн өндөртэй. Тэгээд 3 дахин 10 дахин ах мэд гэдэг чинь одоо юу гэсэн 300 настай хүн ингээл чанга дуугаар орилол чи тэгээд игээл хүүхэд яг яаж чи болох хаалтаж урна нэстэй авраг битүү гэх. Тийм. Тэгэхээр хүүхдээ яг чамаа тэгж хардаг гэдэг хэлж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор бид нэр ерөөсөө хүүхдээ чанга дуугаар ярьдгүү, загиндгүү ярахаараа яг ингээд хоорондоо ярьж байгаа том хүмүүс шиг ч юм ярьдаг. Тэгээ жоохон хүүхдүүд ч мэдээд л жоохон юм чинь сарлахгүй янз бүрийн асуудал гарахаар доошоо сууж агаад өөртөө нэг шицүү өндөртэй болж байгаа болохоор нөгөө яг өөртөө нь харцж ийн гэж хүлээж авдаг гэнэ. Яг тэгж жагаад ингээд ярих хэрэгтэй гэдэг жаахгүй. Тэгээ тийм юм айгүй хэрэгжүүлдэг. Өөдөөс нь хараад миний хүү одоо ингэж болохгүй. Ийм том залуу ээж нь одоо ийм ингэж байгаа. Чи тэгээд ингэж ярих чинь чиний зүг үү гэж. Өөрөөс нь буруу гэдгийг нь ойлгох хэрэгтэй гэж үздэг. Та 15 цаг тусаа уусан уу? 15 цаг хүчлээ усаа уусан. 15 цаг болчлоо усаагараа. 15 цаг болчлоо штэ. Манайхаа усаа ууснаа. 15 цаг болсон нь усаагараа. 15 цаг ус уух цаг. Хужирт байгалийн
Эрдэс тус. Миний дөө яагаад 15 цагаас ус уух ёстой? Харин юу? Мэдгүй. За гэртээ суугаа ээжүүд маань ерөнхийдөө бол ингээд тодорхой хэмжээнд тий. За Монголд яг хөө декретийн хугацаа 3 жил гээл тэгж байгаа. Гэхдээ ер нь ингээл 2 нас хүртэл хүүхдээ хараад цэцэрлэг төгдөг ч юм уу иймэрхүү тохиолдлууд байгаа даа. Гэхдээ зарим ээжүүд магадгүй олон жил ч юм уу суугаад хүүхдээ хардаг. Тэгээ энэ хугацаанд ээжүүд мэдээж тодорхой хэмжээний тий их бага хэмжээний сэтгэл готролд одоо ордог тий. За зарим нь бол бага, зарим нь бүр ороогүй ч байдаг. За зарим нь бүр их байдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ үе өөрт чинь тулгарч ийсэн үү? Хэрвээ тулгарч ийсэн бол хэрхэн давж гарч ийсэн бэ? Яг 16 онд энэ дэлгүүрийг нээх гээд явж байгаад манай охин 6-7 сартай байсан баха да. Тэгээд тэр үед нөгөө нэг компани чинь цалингаа тавих нь татан байхгүй компани биш үү? Асуудалтай санхүүгийн аягүй том асуудалтай. Тэгэл одоо байрны зээл гэдэг юм уу, ийм тийм зээл төлбөр гэл амар их юм шаардлагаж байгаа шүү дээ. Бүх юм ингээл залгаал над дээр оорсон юм шиг амар хэцүүсэн байхгүй. Тэгэл би нэг өдөр бүр тесрэхгээд тэгээ жирэмсэн хүн чинь бүр амар хямардаг юм билээ шүү дээ. Бүр амар хэцүү болоод ээж тэгсэн амар чанга ойрлж чарлаа. Юу басан бэ? Би тэр үед тэгсэн чинь ээж намайг тэгжсэн. За энэ бол чиний нөгөө амьдрал шээ. Энэ бол өстой зовлон шээ. Зовлон гэж чи мэдгүй. Бид нар бол ээж аав чамд бол ээж аав ч юм байна тий. Зарим хүмүүс ээж аавж байхгүй шүү дээ. Чамд хүүхдүүд ч юм байна. Дүү ч юм байна. Чамд ийм сайхан байр орон байна. Зарим хүмүүс ч нөгөө байр орон байхгүй хашаа байшин. Хашаа байшингаа гоё гэж бодож байгаа. Бүр хашаа байшин ч хүн байгаа тий. Чи өстой ийм байрныхаа төлбөрийг төлж чадахгүй юм байна юм байна гэл гомлоод идэг. Гэтэл юу төлбөр төлөх байргүй юм байна. Өсрөл бид нар яадаг энэ бүх юма зараал нэг хашаа байшин бөөнөрөө суугаал интернет тэгэл хэсэг хугацаанд гайгүй болно штэ. Яагаад ийм юмд хямарж байгаа? Гэтэл манай ээж өөртөө тэгж уурладаг юм. Хямдгүй юм байхгүй юу? Өө тэг зүгээрээ. Тэгсэн чинь би бүр гинт гайхаал нэрээ би одоо дахиад дутаа болсон юм биш юм биш. Ээж аавгүй хүн биш те. Яагаад ингэж байгаа юм бол гэл зүгээр алцсан. Зүгээр алчиж байгаа байхгүй. Тэгээ миний хямрлаа яг тэр үед ингээ хажууд нэг ярилцах хүн хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхээр магадгүй жирэмсэн ч юм уу төрсний дараах юм нэг хямралтай юм бол заавал дотны үнд ярих албааг танихгүй нэж гэсэн авчиж ярих хэрэгтэй. Тодорхой уудалж гаргах тий. Сэтгэл зүйч юм тий. Манай найз охин нөгөө хүүхдийн сэтгэл судлалаар сэтгэл зүйч хийдгийг. Тэгээд тэр маань ингээл янз бүрийн ярьдаг болохоор би тэрийг аяг сонсоод ярих дуртай. Тэгээд заавал чи таньдаг хүндээ одоо сайн найзтай ярьж марих шаардлага байхгүй. Огт танихгүй хүнд очиод зүгээр хойлоо өнөөдөр танилцсан кофе уугаад сууж байхдаа юм ярьчвал сэтгэж байгаа амар чинь ярьж байгаа гэдэг байхгүй. Тэгээд ер нь ярьж байгаа хэрэг. За монголчууд чинь нөгөө жоохон нэг нэгнээсээ санаа зовох ч юм уу эсвэл мэдхгүй бүргээ чимхий занд юм уу яг ингээ бас ярилцах гэхээр санаа зовоод ярьдгүү тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр тийм магадгүй асуудалтай хүмүүс яах вэ гэж зөвлөл тээ. Би бас бодоод байсан. Гэхдээ юу яадаг юм байна? Амар хүн бомд очиод асуудал гарахаар хөөе байна уу? Би ингээ зовоод ингээ бич ярьдгүү. Аргагүй штэ. Бид нар чинь нөгөө нэг жоохон бахтай найз охтуудтайгаа л асуудал ярьдаг гэсэн болохоор одоо бүгдээрээ гэр бүлтэй, хүүхдтэй бас л өөр өөрөөсөө асуудалтай харин тийм. Найз нь ингээд ингээл ярихаар чинь нөгөөндөө бас жоохон асуудал үүсгэж байгаа тий. Тэгэхээр би нөгөө нэг бичдэг. Заримдаа бүр амар юм хурцсан болонгод яг ингээд Facebook дээр пост бичиж байгаа юм шиг ч юм уу. Уцаараа бах юм бичээд дуусангуудаа ерөөсөө тэрийг постлдгоо тий устгацдаг заяа. Нөөц дээр ч юм уу магадгүй тий. Нөөц дээр ичгээр санагдчихна. Тэгэж бичдгийн даваа тал нь юу гэхээр хүн ингээд дотроо сэтгэл чинь амар ингээд хэцүү бухимдалтай эсвэл хитрхи догтлсон ч юм ямар нэг юм дээр хүн буруу шийдвэр ч юм уу юм гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг дотроо 10 тавлдаг гинэ. Удаанаар. Тэгэхээр нөгөө бүх асуудал нь зүгээр болоо тайвширчдаг. Яг тэр бичдэг чинь миний тэр ахгүй. Бичээл өстө нэрэ болж битггүй байх юм байна гэдэг бичингүүтээ тайвшрангуудаа өө юу хийчихсэн бэ гэж асуучдаг. Нэг хэлбэр нь болохоор ерөөсөө юмыг одоо өнөөдөр за зүгээр хойлоо ингээл та жишээлхэд за бизнес дээр ярих уу хувь дээр хувийн ярихаар илүү ярих бах тий. За одоо жишээ нь би ингээл нэг залуутай амар гоё байж байгаа нөгөөх нь надаа яадаг чи юм худлаа ярьсан ч юм уу намайг гомдоцсон тий амар болсон байлаа гэхэд би тэрийг пэйж дээр бичиж болохгүй шүү дээ. Тэрийг би яг
эсрэгээр нь хамаг юм гоё алснаар бичдэг байхгүй юу? Аха. Тийм. Тэгээд энэ нь болоор нэг талаараа нөгөө secret ч гэдэг юм уу, ямар нэгэн юмыг төсөөлөж ингэж бичгээр биелдэг гэж ярьдаг. Тэрэнд би болохоор итгэдэг. Асал тэмдэглэлийн дотор дээрээ ичдэг. Энэ залуу намайг өстой нэрэ гомдоочлоо гэж чиг намайг ингэж баярлуулаад өстой миний дуртай 100 ширхэг сарнаг ингэж авчираад гэд аль эсвэл нөгөө нэг гоё өгнүүдэрээ өнөөдөр ингээд амар гоё өдөр сайхан барай өглөөний мэндээ гоолонгоогоосоо сэтэлээд авих бичих дуртай байж тэрэн дээрээ бас асуудлыгаа эргүүлээд тэр нь болцсон юм шигээр бичдэг байхгүй гоёор гэсэн. Тэгэхээр ерөөсөө муухай тайвшраа тийм. Ерөөсөө нэг тийм муухай юм болсон гэж бодогдохой болчдөг. Дандаа тэр гоё болсон юм санагдаад байдаг. Туршаад үзээрэй. Тэгээ танаас туршаад үзээрэй тийм. Тэгээ бас гоё арга байна. Сонирхолтой арга нь би бас яг хөө бичдэг. Гэхдээ тэр саяны сүүлийн арга бол айгүй өрөмж санагдаж байна тийм. Эсрэгээр нь биелдэг тэр юм. Аа. За туршнаа. Тэгээд сая нөгөө нэг залуу тий 100 сарна гэдгсэн чинь цэцэгний талаар асуумаар санагдчихлаа. Эмэгтэй хүмүүс ингэдэг шүү дээ нөгөө амар ууртай аж ахт ч юм уу эсвэл ингээл ганц сарнаач болов ингээл өгөхөд ингээл амар баярлдаг гэдэг ч юм уу те эсвэл ямар ч баяр болов байхад нөхрөн ч юм уу найз залуу ч юм уу цэцэг өгөхөд эмэгтэй хүн угаасаа л баярлдаг гэж бүх эмэгтэй хүн л тэгж ярьдаг шүү дээ. Энэ яг юутай холбоотой гэж боддог вэ? Таны бодлоор ганц эмэгтэй хүн биш одоо эрэгтэй хүмүүс цэцэг авахар амар баярлдаг болсон нэрээ. Тийм үү? Тийм. Тэгээд тэр нь одоо эрэгтэй эмэгтэй ээж аав багш жоох хүүхдүүдээс аяг цэцэг ямар хөөрхийн ингээл хамт агуулж авч байгаад ингээд аав нь авч өгч мөгдөг. Одоо бүр цэцгийн соёл бол аяга гоё болсон байгаа. Тэр одоо юутай холбоод ер нь тэгээд цэцэгч бай ямар нэгэн бай хүн ингээд сэтгэлээ гаргаад танд өгж байгаа юм болгон ч аяга гоё шүү дээ. Тэр нь юу ч байсан те мөнгө ч байсан цэцэгч байсан юу ч байсан. Тэрийг сайн мэдэхгүй байна. Өнөөдөр нэг хүний пэйж нэг аяга гоё юм шеэрлсэн байсан юм аа. Хүүхд хоёр ингээд нэг ээж нь хүүхдээ ингээд үнэссэн чи аз жаргалын гормон ялгарч байсан. Ингээд тэрийг одоо хэн постлсан бэ? Би тэрийг хараад яг цэцэгтэй холбоод бодчихсон байхгүй юу? Яг ингээд ямар нэгэн байдлаар сайхан зүйлийн чи өнгөлөг цэцэгчээ өөрөө амьд зүйл бүх юм ингээд амар гоо дэлгэрсэн тий санаа цэцэг гээл төсөөлөл үзэхэр 100 ч юм уу ингээд хаврын нэг гоё байдаг шүү дээ. Тэгээ ингээд тэрийг өгөхөөр ингээд тархинд над жаргалын гормон ингээд ялгардаг тий. Тийм юмтай л холбох байх та. Цэцэгний соёл айгүй гоё дэлгэрж байгаа гэдгсэн шүү дээ. Энэ талаараас ирвэл сонирхолтой мэдээллүүдээс ч юм уу тий. Би ер нь Pinterest-ээс аяг санаа авдаг байсан. Тэгээд одоо сүүлийн үед сонноос аяг солонгос кино их үзэж байгаа. Ихэвчлэн нэг анги тийм үү 16 анги кинонууд үздэг. Тэрний ямар учиртай гэхээр тренд аяг гардаг байхгүй юу? Та нар ч гэсэн бас үзээрэй тренд. Солонгос кино яагаад үздэг вэ? Нэг сонин драма гэх хин боддог лахталтай. Тэрний цаана амар хэм агуулж байдаг. Тэр нь юу вэ гэхээр солонгос кино болгон дээр нэг цэцгийг од олгодог байхгүй юу? Би тэрийг бодохдоо магадгүй цаанаас нь цэцгийн амар том бизнес хийдэг нэг хүн спонсорлоод энэ цэцгийг одоо энэ киногоор од олгоно гэж боддог байх гэж боддیں۔ Тэгэнгүүт юун дээр Crash Landing on You дээр болохоор цагаан уул цэцэг од олж байсан байхгүй. Тэгсэн чи яг тэр үед солонгостой цагаан уул цэцгийг бүр ингээд хүн болго авсан гэж байгаа байхгүй. Борлолт нэгсээд амар байсан тийм. Дараа нь би King үзчихсэн чинь цэнхэр юм хээрийн цэцэг King үзчихсэн үү? Цэнхэр юм нөгөө нэг юу хээрийн цэцэг өгдөг. Тэгсэн яг юм цэнхэр бүхээ цэнхэр баглаад болоод бүр манай энд бас мэдчихсэн. Цэнхэр цэцэг авмаар гэж зургийг. За одоо би юу үзэж байгаа гэхээр нөгөө Angel's Last Mission үзэж байгаа. Тэрэн дээр болохоор шар өнгийн юу цэцэг шар өнгийн удвал цагаан өнгийн ромаш гэдэг нэр болдог байхгүй. Цагаан баглаатай. Тэгээ яг би тэрийг дагуулж бас хийгээд нөгөө пост оруулаад энэ манай шин загвар гэж харуулах туфтаа. Дээрээс нь бас моднууд байдаг. Гоё том урамлууд байдаг шүү дээ. Тэгээд одоо юу гэдгиймдээ ганцхан цэцэг сонирхтойч гэхгүй зүгээр ингээ янз бүрийн гэрээ гоё минимал гоё айгуу гоё минималар тогтжуулах туртай тий хүмүүс ингээд кино мэн унаас ч юм ямар нэгэн байдлаар өөр селебрити нөгөө нэг айгуу мундаг олонний танил хүмүүсийн гэр мэрэнд юу байгаагаар нь харж тогтжуулдаг штэ тий яг тэр киног нь би бас харж тэгэж тийм урамлууд авчирдаг байхгүй бодлоо гаргах туртай за тийм нууц байна та нар ч ихсэн туршаад үзье ганц ургамал биш нөгөө хувцас тухай эмэг мэмэг од олдог штэ тий яг тэрэн шиг байхгүй харин тийм байна яста ер нь бол хувцас тий одоо юу гэдэг үсний засал цүнх ч юм уу хумсны будалд тренд болдог штэ тий киноноос л
Анх удаа цэцэг бас тренд болж үлдгийг сонслоо. За цэцэгний арчилгаа гэдэг юм бас сонирхолтой санагдаад байна. Тэгээ цэцэг одоо хүн айгүй 3-2 нь одоо ус байдаг учраас ус сайн уух ёстой гэж байнга тэгдэг. Цэцэг бас мөн адил уснаас хамааралтай. Тэгэхээр ер нь өөрийнхөө хувьд цэцгийг одоо арчлахад тий гол мэдчих ёстой магадгүй 2-3 зүйл юу вэ? За тэгээд усны талаарх бас таны бодлыг сонсомоор. За урам одоо нөгөө цэцэг болохоор амьд ургамлын лимбэ чинь хамгийн түрүүнд агаар хэрэгтэй. За гэрэл буюу нар хэрэгтэй. Гэрэл нар тий. Хиймэл гэрэлтүүлэг тэр нь байгалийн гэрэл ч юм хамаагүй байж болно. За тэгээд тэр агаар гэдэг мөр нь болохоор ийм гадаа задгаа мадгааг бол агаар гэж ярихгүй л тий. Хамгийн гол нь агарын солилцоо сайтай. Одоо зарим газрууд чинь жижигхэн орчинтай байдаг тий. Тэгэхгүй нөгөө шууд агарын солилцоо тийм саруулган газрууд байдаг шүү. Хэрэгтэй. За тэгээ мэдээж ус хамгийн чухал. За ус болохоор гинэ. За энэ гурвыг яг зохицуулсан байхад ямар ч ургамал аягүй гоё ургадаг байхгүй юу? За ингэдгийн нартай газар тавихаар цэцэг аягүй сайн ургадаг гэдэг нартай газар тавиал гэсэн чинь урахгүй өгöd нь штэ. Ингээл та тэгээ услсан юм уу гэхээр усаа би жоох хийж байгаа болохгүй мэ тий гэдэг. Зарим хүмүүс болохоор ус гээл услаад байхад өгöd ах юм. Яахав гэсэн мөртлөө наран дээр тавгаа мартцсан ч юм уу тий. Аль эсвэл нөгөө цэцэг чи ус бас мэдээж ихтүүл ямар нэг юм ус итгэхээс болоод бас хамаагүй ихтэж бас болохгүй шүү дээ. Ямар нэг юм юу ч байсан гэсэн ихтэж болохгүй. Тэрнээ шалтгаалсан байна. Аль эсвэл би яг усын тааруулаад нарын тааруулаад идэг болох байна гэсэн мөртлөө ийм жижиг битүү газар авчираа шилэн оргон цэцгээ хийсэн байвал тэр цэцэг чинь амьсгалж чадахгүй хөгж байгаа байхгүй. Тийм нүуд байдаг. Тэгэхээр ямар цэцэг вэ? Энэ арчилгаа бага шаардлагагүй, их шаардлагагүй гэдэг нь бол хамаагүй. Тэгвэл энэ гурвын зөв тааруулах гэсэн үг. Окей. Тэгэхээр усыг бол өөрөө хэр ууж ийн ер нь яг өөр дээр болгох. Юу би өөр нэлээ кофе уудаг хүн л дээ. Гэхдээ кофе чинь болохоор нөгөө нэг хүний цусан дах цусыг нэлээ өтгөрүүлээд одоо арьс бүх биеийн усыг ингээд шүүдэг гэж яриад байгаа шүү дээ тий. Тэгээд надад бол нэг тийм дутагдaltaй тал байдаг. Би усыг өдөрт 2-3 литр ууя гэж боддог бол амждаггүй. Хэрвээ би уух боломж олддог юм бол ерөөсөө хожирдож уудаг шүү. Хожирдоо тий. Нэг амтан цаанаа нэг өөр идгийг. Тэгээ ялангуяа би нөгөө нэг sparkling bubble-наас уух туртай хоолны дараа уугаар амар хоол шингээд. Тийм бас үзэгчтэй ч гэсэн хэлэхэд те хужирт ус маань яг байглаас шууд авч гаргадаг гараа одоо бусад уснуудаас давуу талтай. Тэгээд нөгөө pH нь яг нөгөө тохиромжит хэмжээндээ байдаг учраас хүмүүс аягүй дуртай байд юм билээ. Тэгээд та бүхэн ч бас дуртай хүмүүс зөндөө үзэж байгаа гэж найдаж байна. Тийм энэ нөгөө нэг амт нь яг ингээд нөгөө усуудыг бодвол нэг арай нэг өөр мөртлөө уухад айгу таатай байдаг байхгүй. Одоо юу гэдэг хоосоо ус ингээл уугаад тахаар нэг сонин нэг өөр юмтай холмоорч юм шиг цайм марч юм шиг байгаад идэг санагдаад идэв надаа. Тэгээ тэрний оронд баг усаа буцалгаад ууя ч юм уу. Гадуур явж байхдаа хужирт усыг уухаар цаанаа нэг тийм үеиг ч юм уу мэдгүй юундаа алд юм гэсэн мэдгүй. Тэгвэл тийм юм байдаг байх. За одоо нөгөө ээжүүдэд зориулсан бас нэг яг ер нь бол байнга асуугддаг бас асуултууд тий. Ээжүүд маань ингээ гэртээ суухаараа юм хэмээрэн гэдэг ч юм уу. Тэр нь магадгүй одоо миний бодлоор за нэгдүгээрт стресстэй сэтгэл готрол одоо ганцаардлаас ч болоод ах шиг. Нөгөө талаар санхүүгийн бас нэг хэрэгцээ шаардлагууд гараад идэг ч юм шиг ийм асуудлууд байгаад идэг тий. Тэгэд маш олон ээжүүд одоо гэртээ сууж авах хугацаанд өөрийнхөө дуртай зүйлийг олж нээгээд тэрийг магадгүй бизнес болгоод бүр одоо нөгөө ажилласаа бараг гараад тэрийг хийдэг болсон ч юм уу иймэрхүү тохиолдлууд байдаг. Тэгэхээр таны зүгээс те гэртээ сууж байгаа яг ээжүүдэд яг тэр өөрийгөө олох ч юм уу эсвэл магадгүй яг тэр нэг яах уу те би ажилд орох ч юм уу яах ч юм гээд эргэлзэж байгаа ээжүүдэд юу гэж зөвлөмөр вэ? Одоо төрсний дараах 3 жилийн хугацаагаа штэ гэртээ суугаад улсаас тэр чинь үлээ хүүхдээ арах 3 жил тий. Тэрийг болохоор өөртөө ч олдож байгаа хамгийн том одоо боломж ч юм уу амралт гэж ойлгох хэрэгтэй. Би тэгж хүлээж аваарай. Яагаад гэхээр бид нар чинь одоо төрхийн өмнө төрхийн дараа хүүхэд гэж зөндөө олон асуудал ганцхан хүүхэдтэй холбоогүй өөртөө аяг асуудал зөндөө юм байгаа штэ. Сэтгэл зовоосон ч юм уу зовоогүй. Тэр алганд нөгөө таны тархинд ингээд хуримтлагдаад одоо тэр юуны стресс
гэж яриад байгаа юм чинь ингээд жижиг сажгаар үүссэн байгаа даа. Тэр алгана та буцааж гаргаж задлаа тайшрах мөч хэрэгтэй гэдгийг чинь тань цаанаас чинь ойлголт үе те айгуу гой боломжтой юу гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд нэрээ ингээд бодоод исэн чинь манай одоо найзууд ч юм уу таньдаг хүмүүс их хөвчлэн дөнгөж хүүхдээ гаргасны дараа янз бүрийн гоё бизнес хийгээд тэр нэг амжилттай явж байдаг тийм. Эсвэл ямар нэгэн зүйл рүү ингээд оронгот яг өөрийгөө олцсон байгаа байхгүй юу. Тэгээд манай нэг найз хэлж ирсэн маа энэ өрмөний уянгаа хэлж ирсэн баха. Уянгаа нэрээ орсон байсан шүү дээ. Тэгээ уянгаа хэлсэн санагдаад байна. Тэр яасан мэхээр хүн ингээд эмэгтэй хүн төрөх болгонд таны ингээд бүх юм чи рестарт хийдэг гинэ. Ингээд амар гоё шинжлэгддэг тийм. Бүх юмыг шинээр хийх боломж гарч ирдэг. Тэрийг нь алдахгүй. Тэрийг гоёор хүлээж аваад тэгээ таны тархинд ингээд юу өөрт чинь ойрхон юм шиг байна. Айцаа мартаад одоо юу гэдгийг би ингээл цэцэг зарна гэсэн чинь хүмүүс цэцгээ чинь тэгээд аваад ашигтай юу гэж асуудаг гэсэн юм уу? Болно гэж бодоод нэг юмасаа бариад эхэлж байгаа байхгүй. За яг тэрэн шиг тэгж бодох хэрэгтэй. Таны тархинд амар гоё боломжтой юм шиг зүйл бодогдоод явал яг тэрийг барьж аваад хийгээд үз. Амарчл байгаа юм шиг хийгээ болохгүй бол тэр л үсттэй тийм ээ. Дараагийн хаймаа хийхгүй юу? Тэр хугацаанд өөрийгөө хийж байгаа нэг юм олчвол айгуу зүгээр тий. За тэгээд ихэвчлэн би ингэж бодоод идгийн хувийн бизнес хийгээгүй өөртөө бас сэтгэл ханамжтай ажилдгаа бүсгүүчүүд бас байдаг шүү дээ. Тэр нь болохоор үндсэн юм цалин. Цалин гэдэг нь гэр бүлээ тэжих хамгийн чухал юм тий. За би ингээд хүүхдээ хараа гэртээ суучвал орлогогүй болчихно. За хоёрдугаар энэ компани руугаа буцаж ормооргүй байдаг. Гэхдээ энээс орохоос өөр арга байхгүй надад өөр газар олдох гэж байгаа хэрэгтэй хүн аахгүй тий гэж ингээд хүчлээд буцаж орох гэдэг шүү дээ тий. Ерөөсөө тийм бодол төрж ивэл тэр газар руугаа буцаад орохгүй байвал ямар вэ гэж бодоод байгаа. Тэгээд эхний 3-4 сар асуудалтай байхалах. Тэгтээ цөмөрө бодоод үзэл та дөнгөж сайл 5-6 сар болол хичээл сургууль цэцэрлэг амраал хийсэн чи одоо 9 сар болсон байгаа тийм. Бүх юм хэлж дээ тийм. Тэгэхээр та ерөөсөө ирээдүйг хаймыг 2 сарын дотор би мөнгөтэй олох уу 3 сарын дотор би гоё олох уу гэж амар хурдан бодохгүй. Зүгээр нэг юм аягаал болондоо гэж бодоод ивэл нөгөө нэг хийгээд үзэхээр одоо өнөөдөр чиний энэ хийсэн юм чинь 100% хийхдэггүй 50% хийлээ гэж бодоход дахиад сайжруулалт та 60% болов. Дахиад 70 болно. Тэгээд яа. Тууштай байдал амар чухал. Тэгэхээр хэрэгтэй. Окей, за баярлалаа. Нэвтрүүлгийн маань сүүлийн асуулт. Ер нь бол бас л уламжлалаас асуулт байгаа. Хүүхдэд зориулж үг хэлдэг аахгүй юу? Би онцгойлон хүүхдийг ингэ зааж өгмөр. Тэр нь болохоор мэдээж одоо хоолойгоо хүүдэд зориулаад үг хэлээч гэж хүсмээр байна. Гэж болох. Хүнээс үзэх юм чинь тий бас санаж байгаа. За. Манай том хөө бүр айгаа мундаг. Ерөн жоохносоо айгаа санан тийм амар зөөлхөн сэтгэлтэй. Тэгээд айгаа өрөвчгөн тэгээ юмыг амар ойлгодог. Тэгээд би түрүү хэлсэн шүү дээ нөгөө 16 онд бүх юм ингээл жоохон асуудалтай байсан үед манай хүү жоохон байсан байгаа байхгүй. Тэгэхэд чинь яг тэр үед чинь жоохон байж дэлгүүрт орчоод би энийг аав тэрийг аавна гэж уйлдгөө. Ээж энэ үнэтэй юу? Энэ хитэн төгрөгийн үнэтэй. Энэ хитэн төгрөгөө үнэтэй минийх юм бэ гэж нөр хөрх. Тэгээ саяхан нөгөө нэг манай дундах 6 сарын 24-нд төрөөд тэгээд 7 сарын 23-нд манай баг төрсөн аахгүй. Тэгсэн чинь манай хүүгийн төрсөн өдөр 7 сарын 4-нд алдгийн. Америкаар Independence Day тийм бэ. Тэгээ би хөөрөөгөө залгаад ээжийнхөө юу авах вэ? Дуртай амийг чи авч өгье. Мөнгө аваалаа. Аль эсвэл наанасаа дуртай амаа авчих гэсэн чинь юу манай хөө яхан бэ хэрэггүй ээж надад энэ бүх юм байгаа битээ санаа зав. Амар гоё. Та надад мөнгөөрөө манай хоёр дүүд юм аа дүүртэй гоё юм аваарай гэсэн шүү дээ. Тэгээд миний хөө айгаа мундаг. Ээж нь хүүгээр амар бахархдаг. Угаасаа миний хөө дараа зүүн ээж нь очноо. Аль эсвэл миний хөө дүүнэр дээрээ дараа зүүн хүрээ дээрээ тэгээ цөмөрөө гоё хөдөөгөр зөндөө явнаа. Дуртай амин хийн шүү. Тэгээд удахгүй болзнаа гэдэлчихв. 15 цаг усуух цаг. Хожирт байгалийн Эрдэс тус. За тэгээд нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа гарын бэлгийг асагнаа.
За энэ болохоор манай ми мамагийн цамцаага. Ямар гоё юм бэ. За баярлалаа. Тэгвэл цамцаага. За энэ нь болохоор мэдээж манай хужирт брендийн гарын бэлэг байгаа ш. За баярлалаа. Монгол хүмүүс ирүүл бай гинэ. Нэвтрүүлэгт маань ирсэнд маш их баярлалаа. Тэгээ үнэхээр бас Баярлалаа. гоё халуун тулаан яриа өрнүүлсэн гэж итгэлтэй байна. Бүр тийм. За тэгээд үзэгчдээс баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэгчээр хужирт байгалийн эрдэс тус хамтран ажиллаа. За тэгээд үзэгчдтэй уриалж хэлэхэд усаа сайн уугаарай, хамгийн гол нь зөв хэмжээгээр зөв цагтаа ууж хэвшээрэй гэж бас хэлмээр байна. За баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.